Сайн байцгаана уу их хүмүүжчдийн амралтын өдрийн мэндийг хүргье. За Төгөлдөр ТV сувгийн 7 хоногийн тоо мэдээ эхэлж байна. Өнөөдөр бол 2026 оны 1-р сарын 10-ны Бэм гараг. За сүүлийн үед Америкийн дотоодод төдийгүй Америкийн бүс нутгийн болон олон улсын хэмжээнд үйл явдал арвин өрнөж байна. За үүнтэй холбоотойгоор эдгээр болж өрнөж байгаа үйл явдлууд нь Америкийн дотоодод цаашлаад эдийн засгийн хүрээнд хэрхэн нөлөөлөх тухай мэргэжлийн хүний байр суурь санал бодлыг та бүхэнтэй хүргэхээр шийдлээ. За тиймээс эдгээр сэдвийн тухай мэргэжлийн хүний нүдээр харж та бүхэнтэй санал бодлоо олцохоор эдийн засагч Инх тайван өнөөдрийн дугаарт оролцож байгаа. За Инх тайван маань ийхүү манай сувагт 2 дахь удаага оролцож байгаа. За тиймээс цаг зав гарган оролцож байгаа Инх тайванд баярлалаа. За энэ дашрын дөрөвдөхөд 7 хоногийн тухайд болж өрнөж байгаа үйл явдлыг манай сувгаар бол өдөр тутам шахуу цаг тухай үед шуурхай мэдээлж байсан. За тиймээс өнөөдөр ийхүү тухайлан эдийн засагтай холбоотой мэдээллийг та бүхэнтэй хуваалцж байгааг энэ дашрын дөрөвдөх нь зүйтэй байна. За урьд хүлээн авч оролцож байгаа Инх тайванд баярлалаа. Өнөөдөр Инх тайван бол манай сувагт 2 дахь удаа оролцож байгаа. За ингээд сайхан үлдэж гэнэ үү? Сайн байна уу? Та сайхан үлсэж байна уу? Шинэ оны минь төргий. Шинэ оны минь төргий. За өнөөдрийн дугаарт өрн оролцож байгаа шалтгаан бол мэдээж сүүлийн үед болж ирнэж байгаа үйл явдлуудтай бол зайлшгүй холбоотой. За Америкийн дотоодод эдийн засгийн хүрээнд, улс төрийн хүрээнд, цаашлаад нийгмийн хүрээнд маш олон зүйлс болж өрнөж байна. За түүгээр барахгүй Америк нэгдсэн улсыг тойрсон эдийн засаг геополитикийн бодлого эрчимжиж байна. За үүнтэй холбоотойгоор өнөөдрийн болж өрнөж байгаа үйл явдлууд Америкийн дотоодын нөхцөл байдлын тухай за мэргэжлийн хүний амнаас бас мэдээлэл авах нь сонирн болов уу гэсэн үүднээс өрн оролцууллаа. За хоёулаа яриагаа өчигдрийн хөдөлмөрийн яамны мэдээнээс эхлэе гэж бодож байна. Өчигдөр хөдөлмөрийн яамнаас бол өнгөрөх 12 дугаар сарын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын тухай тоо баримтыг бол нийтлэн гаргалаа. За би бол энэ талаар бол сайн мэдлэггүй. Гэхдээ тоо баримтаас үзэхэд бол өнгөрсөн 12 дугаар сард бол хөдөлмөрийн зах зээлд бол 50,000 орчим шинэ ажлын байр нэмэгдсэн гэдэг ийм тайлбар мэдээлж байна, тийм ээ. За энэ бол за магадгүй миний ойлгосноор бол харьцангуй бага гэсэн ийм мэдээ явж байгаа. Гэхдээ бол мэргэжилтнүүдийн таамаглаж байсантай бол зүйдсэн ойролцоо очсон ийм дүн байлаа гэсэн тайлбар явж байгаа. За нөгөөтэйгүр ажилгүйдлийн төвшин бага зэрэг ялангуй буурсан гэсэн дүн бас гарч байна. За энэ бол 4.4% хүрч буурсаа. За хэдийгээр ялангуй буурч байгаа боловч ажлын байрны тоо ийхүү цөөн байгаа нөхцөлд ажилгүйдлийн төвшин яагаад буурав зэрэг мэргэжлийн бас хүний ойлгоход бас төвөгтэй ийм тоо юмнууд гарч байна. За ингээд мөн өнгөрөх 11 10 дугаар саруудын ажлын байрны тооны баримтыг бас өөрчилж шинжилж явах шиг байна. Эдгээртэй холбоотой эдийн засагч хүний хувьд ямар хөө дүгнэлтийг хийж байна? За тийм сая шинэ он гараад өнгөрсөн оны 2025 оны ажлын байрны репорт бол засгийн газраас гарлаа. Тэгээд нийт тухайн жилд бол 584 мянган ажлын байр 2025 онд бол бий болсон байна. Үүнээс 2025 оны 12 сард бол 50 мянган ажлын байр. Тэгэхээр энэ бол хүмүүсийн таамаглаж ирснээс бол их бага тоо гарч байна. Ерөнхийдөө бол эдийн засаг хүмүүсийн таамаглаж ирснээс илүү удаан өсөлттэй байна гэж бол дүгнж болохоор байна. За та хоёр репорт шинжлэгцээ гэдэг хэлж байна. Яг тухайд government shutdown болцсон 43 хоног засгийн газрын үйл ажиллагаа явагдаагүй учраас тэр үед дата цуглуулах зарим мэдээлэл нь бас удаашрсан. Энийг он гарснаас дахид шинэ дата оруулж тоо баримтууд бол өөрчлөгдсөн байна. Тэгээд ажилгүйдлийн түвшин бол 4.4% байна гэдэг нь бол хямралын хэмжээнд бол биш мэдээж. Гэхдээ бол эдийн засаг бол бас төдийлөн өсөхгүй байна гэдэг нь бол тодорхой. Тэгээд энэ дээр бол хэд хэдэн суурь шалтгаанууд байна.
Одоо ковидын үед эдийн засаг хаагдаад эргэж ирэхэд бол over hire буюу одоо ажлын байрны одоо нэмэгдэл ажлын байр авсан тохиолдлууд их байна компаниуд. Тийм болохоор одоо эргээд тэ нэгэнт ажлын байр нэмэгдсэн учраас нэмж ажлын байр гаргахгүй байгаад байна. Тэгсэн хэрнээ unemployment буюу ажилгүйдлийн тоон өөрөө бага байгаад байна гэхээр одоо mass layoff буюу хүмүүсийг бас олон 10,000-аар нь халж байгаа тохиолдол бас байхгүй байна. Тэгэхээр энэ бол магадгүй Fed-ийн одоо холбооны нөөцийн өөрийнх нь зорилготой бас уялдаж байна. Яагаад вэ гэхээр тэд нар бол mass unemployment буюу хямралын хэмжээний ажилгүйдлийн түвшин бол зогсоох хүсэлттэй байна. Аа Хариуд нь болохоор бас одоо сөрөг үр дагавар нь юу гэхээр нэмэлт ажлын байр бол ус төдийл нэмэгдэхгүй. Тийм одоо хямралын түвшин биш ч гэсэн одоо бас тийм эдийн засаг эрчимтэй өсөж байгаа үйл явц бол харагдахгүй байна л гэж товчхондод өгнө чинь. Зөв зөв. Эдийн засаг ерөнхийдөө удаашрж байгаа гэж ойлгогдохоор юм байна, тийм ээ. Тийм. Энэ нь магадгүй худалдааны тарифын бодлоготой холбоотой байж болох уу? Одоо бизнесүүдийн хувьд тарифын улмаас өртөг нэмэгдэж байна. За ингээд өртөг нэмэгдэж байгаа улмаас ажлын байрны одоо тоо нэмэгдэхгүй байх. Энэ тал дээр бас өөрөө чинь байр суурь бодол ямархуу байна вэ? Яг уу Трампын засгийн газрын тарифын шийдвэр бол тодорхой бус байдал үүсгэж байгаагаараа бол нөлөөлж байна. Одоо бизнесийн шийдвэрүүд удаашрч гарах тийм докторгүй тодорхой бус байгаа учраас хөрөнгө оруулалт нэмж хийх, шинэ үйлдвэр барих, шинэ хүмүүсийг ажилд авах тал дээр бол ингээд жоохон аажим удаан судалсан байдалтай байна. Тэгээд одоо дэлхийн худалдааны одоо системд ингээд цохилт өгч тэр үйлдвэрлэлтийн дамжин нийлүүлэх сүлжээнд disruption үүсэж байгаагаар бол бас энэ бол нэг фактор бол яхахгүй мөн. Гэхдээ бол голлох хүчин зүйл нь бол одоо бодлогын хүү маш удаан хугацаанд өндөр байсны үр нөлөө одоо бид нар тэрийг одоо харж байна. Яг тэр одоо delayed effect гэж ойлголт байна эдийн засагт. Тэрний өгөхөр макро эдийн засгийн шийдвэрүүд гарсан даруйдаа юу гэх юм дараа 7 хоногтой ч юм уу дараа сартаа бол шууд үр дагавар үзүүлэхгүй. Тэгэхээр тэр өндөр хүү удаан байсны одоо үр дагаврууд бол одоо гарч байна. Тэгэхээр одоо магадгүй холбооны нөөц хүүг түрүү жил олон удаа бууруулсан тий. Тэрний нөлөөг магадгүй бид нар одоо юу гэх юм дараа жилийн дунд үеэс харах ч гэдэг юм уу тий. Ийм delayed effect гэдэг зүйл бас байдаг гэдгийг бол хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Төв банк сая 12 дугаар сард онгорхоос өмнө хүүгээ дахин буурууллаа тийм ээ. Төв банк бол ерөнхийдөө оноос өмнө дахиж хүү бууруулна гэсэн юм байхгүй шүү гэсэн. За ийм байр суурь одоо эрхэж байсан боловч оноос өмнө одоо 0.25% дахиад буурууллаа. За эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Тийм би тантай сүүлд ярихдаа бол оны сүүлээр холбооны нөөц дахиж хүүгээ бууруулахгүй байхаа гэж бол ярьж байсан. Гэхдээ энэ бол бас тэд нар бол бууруулж таарсан хурлаа хийгээд тэгэхээр магадгүй энэ дахиад энэ ажлын байрны репортуудтай бас холбоотой тий. Одоо нэмэлт ажлын байр тодорхойлон бий болохгүй байгаа учраас дахиж эдийн засагт нэмэлт сэргэлт өгөх тийм үү. Хүүг бууруулснаар одоо юу гэх юм том бизнесүүд одоо баг хүүтэй зээл авч хөрөнгө оруулалт хийж ажлын байр нэмэгдүүлэх энэ талыг дэмжих шийдвэр бол байсан байхаа гэж бодож байна. За Fed бол одоо юу гэх юм хүсэж байгаа зорилго нь бол soft landing гэдэг нэг терминологи байна тийм. Миний түрүүн хэлжсэн. Хямралын хэмжээний mass unemployment-ыг бол зогсоох нэгт. Хоёрт unemployment level-ыг тодорхой хэмжээнд маш багаар барих. Мөн инфляцийг бууруулах. Тэгэхээр unemployment ажлын байр нэмэгдэхгүй байгаа нь хэдийгээр муу ч гэсэн нөгөө талдаа энэ бас инфляцийн түвшин буурч байгаа гэсэн үг гэсэн. Яг тэгэхээр бага unemployment бага инфляцтай уялдчихдаг. Эдийн засаг ерөнхийдөө хөрж байна л гэж дүгнэх гэдэг тийм ээ. Нэг бодлын бас хүчээр хөргөж шүү дээ. Яг тэгэхээр нөгөө инфляц ус өндөр байгаа учраас. Холбооны нөөцийн сан бол үндсэндээ инфляцийг нь 2 орчим хувьд барина гэсэн зорилго тавиад байгаа шүү дээ тийм ээ. Өөрөөр чинь бодлоор энэхүү зорилгодоо одоо бүр лавтай хүрэхэд хэдийн эрийн хугацаа зарцуулах болоо. За одоо мэдээж шинэ он гарч байна. За геополитик, улс төр, дотоод нийгмийн асуудлууд гэс олон асуудлууд байна. Энэ бүгдийг бол холбооны нөөц их нарийн хянд судалж байгаа шиг байна. Тэгэхээр тэд бол одоо эдийн засгийн таамгаар энэ оны 2 дугаар улирлаас бол хүүг дахин бууруулах бол магадaltaй байна. Одоо бол гэхдээ холбооны нөөц бол ажиглалтын байдалтай. Холбооны нөөцийн сан миний бодлоор шүү нэлээ хүнд орчинд ажиллаж явах шиг байна.
Нэг талд эдийн засгийн бас тоо баримтад түшгэлсэн бодлого гаргах шаардлага байгаа. Нөгөө талаар улс төрийн шахалт бол нэг юм байна шүү дээ, тийм ээ. Мгм. Засгийн газар бол үндсэндээ хүүгийн түвшин хэтэрхий өндөр байна. Буулга гэсэн ийм шаардлага тавьж байгаа. За өөрөөр чинь бодлоор холбооны нөөцийн сан энэ балансыг одоо хэрхэн барьж чадчихвэн вэ? Яг эдийн засгийн суур одоо мэдээлэлд суурилсан шийдвэр гаргаж чадчихвэн үү? За би бол холбооны нөөц өөрийн бие даасан хараат бус байдлыг бол хадгалж чадж байна гэж үзэж байна. Мэдээж засгийн газраас бол шахалтууд ирж байна. Гэхдээ бол шууд шийдвэр гаргахт нь бол нөлөөлж чадахгүй байхаа гэж бодож байна. За яг хуу засгийн газар бол мэдээж ийм тоо баримтууд гаргахад бол мэдээж төдийлөн таатай хүлээж авахгүй. Яг тэгэхээр өөрсдийнхөө ажлыг сайнаар дүгнүүлэхийг хүсэж байгаа сонгогчдоос. Мөн нэг чухал зүйл юу гэхээр одоо бид нар чинь midterm elections гэдэг зүйл ирж байна те. Мгм. 2026 оны 11 сард конгрессийн сонгуул болно шүү дээ. Тэгэхээр энэ сонгуулийн өмнө эдийн засгийн тоо баримтууд маш сайн гаргахыг бол мэдээж засгийн газраас хүсэж байгаа. Тэгэхээр бага хэмжээний улс төрийн шахалт бол байна. Гэхдээ холбооны нөөц бол мэрэгжлийн одоо үүднээс бол өөрийн шийдвэрээ бий дааж гаргаж байгаа хаа гэж бодож байна. За энэ 7 хоногт ерөнхийлөгч яг сорин мэдээлэл хийлээ. 200 тэрбум долларыг одоо моргежийн зах зээлд оруулж байна гэсэн миний ойлголтоор бол тиймэрхүү мэдээлэл хийх шиг боллоо. Моргежийн хувьцаагаар одоо баталгаажсан үнэт цаас худалдаа авч байгаа гэсэн ийм мэдээллийг хийлээ шүү дээ, тийм ээ. За магадгүй худалдаад авцсан ч юм шиг ийм бас мэдээ явж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч. Ямар зорилготой ийм мэдээлэл хийв? Энэхүү одоо алхмын эцсийн зорилго нь юу юм? За, ерөнхийлөгч Дональд Трамп, Fannie Mae, Freddie Mac гэдэг одоо засгийн газрын харьяанд байдаг хоёрыг адилгаар дамжуулж 200 тэрбум долларын санхүүжилтийг бол mortgage backed securities буюу одоо mortgageтэй холбоотой бондын үн цаасны зах зээл рүү худалдаа авалт хийж одоо улмаар а урт хугацааны mortgage-ийн хүүг бууруулах зорилготой байна гэдгийг бол илэрхийлсэн. За энэ шийдвэр яг хуу их олон талаас нь ярьж болохоор байна. Гэхдээ нэгт бол моргежийн бооны зах зээл гэдэг бол өөрөө 9 тэрлион долларын асар том хэмжээний зах зээл байна. Энд бол 200 тэрбум доллар одоо нийлүүлэх нь хэр бүр нөлөө үзүүлэх үү гэдэг чинь өөрөө бас нэг асуудал байна тийм. Энэ одоо тийм том зах зээлд бол одоо бага хэмжээний мөнгө гэж хэлэх нь хаашаа ингэхдээ хүссэн зорилготой биелүүлэх хэмжээний байж чадах уу гэдэг нь бол бас асуулт агуулж байна нэгт. За хүссэн зорилготой хүрье гэж бол бодъё. Зорилго нь юу гэхээр бол нэг одоо 30 жилийн fixed income mortgage-ийн хүүг нэг 6.2% байна. Энийг нэг 5.1 дундаж хавь руу тий. За 5.5 руу бол оруулал бас зүгээр юм болов уу гэдэг одоо яриа явагдсан байлаа. Тэгээд энэ эдийн засгийн талаас энэ механизм яаж явагдав вэ гэхээр mortgage-ийн бондын хүүг одоо моргежийн бондын эрэлтийг бол нэмэгдүүлэх нь мөнгө хийснээр эрэлт нэмэгдэнгүүт тэр бондын үндсэн үн өснө гэсэн үг. Моргежийн үндсэн үн өсөнгүүт моргежийн хүүн буурдаг. Үндсэн үн хүү хоёр нь одоо эсрэг хамааралтай гэсэн үг. Уруу хамааралтай. Тэгээд тэр бондын хүүг бууруулангууд тэр нь одоо ипотекийн зээлд нөлөөлж урт хугацааны моргежийн хүүг бууруулна гэсэн одоо механизмын тухай ярьж байна л да. Тэгээд энэ шийдвэрийг бол яг хэрэгжүүлээд үр нөлөөгөө үзүүлэх нь бол цаг хугацааны асуудал байхаа гэж бодож байна. Зөв. Ерөнхийдөө эцсийн зорилго бол одоо хэрэглэгчдийн моргежийн зардлыг багасгая гэсэн. За магадгүй дээр ирсэн одоо дунд хугацааны сонгуультай бас зарим хэмжээгээр одоо уялдаатай ийм шийдвэр байна гэж ойлгохдохоор байна. За би ингээд дахиад нэг сонин асуултаа асууя. Магадгүй энэ одоо мэдээг бол одоо моргэж авах гэж байгаа. За магадгүй референс хийх гэж байгаа хүмүүс үзээ сууж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүмүүсийн хувьд одоогийн магадгүй өөрөө чи хэлсэн 6.2 дээр одоо лог хийх үү, үгүй бол дахиад хүлээх үү, тийм ээ. Магадгүй 200 тэрбум долларын одоо хөрөнгө оруулалтын үр дүнний улмаас хүү буурах болов. Энэ саяын хийсэн алхмын одоо үр дүн хамгийн хурдандаа хэр удаан үр дүнгээ өгч эхлэх бол эдгээр хүмүүст чиглэсэн товчхон зөвлөгөө юу байна? Зөв.
Яг уу би бол өмнөх дугаар дээр бас хэлжсэн тийм ээ. Моргижийн хүүнээс айгаад одоо юу гэх юм боломжит өөр таалагдсан үйл хөдөлгөөн жишээлбэл хүссэн газараа авахгүй байх нь магадгүй тийм ухаалаг шийдвэрөөс зарим талаар биш байж магадгүй. Яг гэхээр аа моргижийн хүүг рефайнанс хийгээд дахиж бол бууруулах боломжтой байдаг. За ер нь бол гэхдээ хаусинг үн ягаад ийм өндөр байгаад байна гэдэг нь суурь шалтгаан нь үүнээс гадна ерөөсөө энэ эрэлт нийлүүлэлтийн тухай асуудал юм бэл. Одоо судлаачдын үзэж байгаагаар хангалттай нийлүүлэлт байхгүй байна. Суплай байхгүй байна. Тэ? Шинээр байшингууд барихгүй байна. Газар чөлөөлж өгөхгүй байна. Олон одоо ийм хүн суртал red tape байд юм байна. Тэ? Америкт ялангуяа. Тэгэхээр Трамп бол бас одоо юу гэх юм бизнес френдли засаг гэж явж штеп чинь бүгд найрамдах засаг барууны үзэлтэй учраас иймэрхүү хүн сурталыг багасгаад бол юм нийлүүлэлтийг бол нэмъя гэдэг асуудал бол яригдж байгаа юм бэл. Тэгэхээр housing supply нийлүүлэлт гэдэг бол мэдээж урт хугацааны асуудал баг тий одоо юу гэх юм энэ чинь барилгын салбар гэдэг чинь тийм олон хэмжээгээр олон мянгаар дахиж нийлүүлэлт үүсгэх нь бол бас удах бах. Энэ бол суурь шалтгаан. А энийг хүлээх зураа одоо юу гэх юм рент төлөөд юм уу өөрийнхөө кашийг бас ингэж байхгүй болгоод инфляц хэдүүлээд авах нь магадгүй одоо юу гэх юм түрээсээр амьдарч байгаа хүмүүс тийм ухаалаг шийдвэр бол биш баг. Тэгэхээр эпитегийн хүү буурлаа гэхэд бид нэр магадгүй 5.1 дундчруу л орох тухай ярьж шүү дээ тий. Тэгэхээр нэг 2 ч юм уу 3% хүлээх бол магадгүй цаг алдсан асуудал бас байж магадгүй байна. Энэ нөхцөл байдалд. За баярлалаа. Хоёулаа баг зэрэг улс төржий. Сүүлийн үед Америкийг тойрсон одоо геополитикийн бодлого эрчимжиж байна. За Венесуэлд үйл явдал болж өнгөрлөө. Ойрох дорнодыг одоо тойрсон халуухан үйл явдлууд тодорхой бас өрнөж байна тийм ээ. За Иран, Иракийн орчимд юу болох вэ? Атлантын далайд Америкууд одоо булчингоо харуулж эхэллээ. Мгм. Оросын далбаатай хөлөг онгоцуудыг одоо Оросоос одоо айхгүй зэрэггүйгээр шууд одоо хяналтанд авч байна. За энэ 7 хоногт миний ойлгосноор бараг л одоо 5 талайн хөлөг онгоцыг одоо хяналтанд авлаа. Мгм. За эдгээр нь бол мэдээж одоо хулгайн тээвэр хийж явдаг боловч Оросын далбай мандуулж явсан. За ийм одоо хөлөг онгоцуудыг хяналтанд авлаа. За энэ бол одоо хөлөг онгоцны асуудал гэхээс илүүтэй Америкийн одоо геополитикийн бодлого одоо эрчимжиж байна гэдэг. За ийм одоо таамаг хийхээр байна. За Гринландыг тойрсон одоо маш сонин яриа хилцүүлэг өрнөж байна. Мгм. Эдгээрийн зэрэгцээгээр бас анхаарал татаж байгаа нэг үзэгдэл бол ерөнхийлөгч Донро намдал гэсэн нэг сони юм ярьж эхэллээ тийм ээ. Мгм. Магадгүй эдгээр одоо улс төржиж одоо идэвхжиж байгаа цэргийн одоо бодлого, геополитикийн бодлого энэхүү ерөнхийлөгчийн одоо баримталж байгаа, зарлж байгаа энэ Донро намдалтай одоо холбоотой байж болох уу? За энэ тухай өөрийн одоо санаа бодол байр суурийг илэрхийлэх юм бол манай үзэгчдээ сонирхолтой байж магадгүй гэж бодож байна. Тий. За 2026 оны бол одоо бас нэлээд том сюрприз бол 1 сарын 3-нд Америк нэгдсэн улс Венесуэл улсад цэргийн үйл ажиллагаа явуулж Венесуэл улсын одоо тэргүүн Николас Мадурог бол эхнэрийн хамт баривчилсан ийм үйл явдал боллоо. За энэ үйл ажиллагаанд бол 150 гаруй одоо байлдааны онгоц оролцсон, 200 гаруй цэрэг газар дээрээ буусан, тий? Карибын тэнгэрт одоо 15 мянга орчим цэрэг бас байрлсан. Нэлээд том далайцтай бол интервенц бол хийлээ. За засгийн газрын зүгээс бол шалтгаан Мадуро бол юу гэх юм харт амхныг юм тэрхтэн мөнгө угаадаг тийм чөлөө сонгуулиар сонгогдоогүй юм дарангуйлагч тэг Америк нэгдсэн улс руу харт амх нэвтрүүлж олон хүний амийг эрсдүүлж байгаа ийм хүн учраас одоо Америк бид нар оролцож энэ нэг баривчилж байна гэдэг тайлбар хийж байна. За мөнгө Трамп одоо энэ явдлын дараах өөрийн аль бие усны мэдээлэлтэй бол 1823 оны Америк нэгдсэн улсын гадаад бодлогын тунхаглал байдаг. Одоо Монро доктрин гэдэг. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ Western Hemisphere буюу хойд болон төв болон өмнөд Америк бол Америк нэгдсэн улсын нөлөөллийн бүсээ sphere of influence. Энэ бол өөр гадны нэгэн их гүрэн ч юм уу, бидний дайсан ч юм уу, колон улс одоо хошууд өрж оролцохыг бол бид эсэргүүцнэ гэдэг ийм тунхаглал. Бид нар одоо энэ үйл явдлыг сэргээж байна гэдэг одоо мэдээллийг бол хийсэн байна. Тэгээд энэ бол яг хуу юу гэх юм Дональд Трампын үдч гарч байгаа тийм шинэ асуудал бол биш юм болов уу гэж бодож байна. Яг тэгэхээр 1950-ад оноос хойш бол Америк нэгдсэн улс Латин Америкийн 9 улсын
дотоод асуудал бол интервенц хийсэн байна. За одоо хамгийн сүүлийн жишээ гэвэл 1989 онд Панама улс руу бол маш төстэй үйл ажиллагаа явуулж тухайн улсын Панамын ерөнхийлөгч Мануэл Негрога гэдэг хүнийг бол бас яг Мадуро шиг ингэж баривчилж яг төстэй ялт тулгаж Майамид одоо 40 жилийн ял өгч ирсэн юм бүгд. Яг адилхан өдөр барьчихсан байдаг тийм ээ 90 онд. Тийм. Тэгэхээр Америк нэгдсэн улс юу гэх юм одоо мэдээж их гүрэн тэгээд одоо геополитикийн асуудал их хүнд байна. Одоо power rivalry явж шүү дээ дэлхийд тийм ээ. Орос Америк хоёрын хооронд, Хятад Америк хоёрын хооронд. Тэгээний ялангуяа юу гэх юм Хятадын зүгээс ч юм уу Венесуэлд одоо нөлөөлөлөө тогтоох тийм. Аа энэ үйл явдлаас бол их айж байна. Яг тэгэхээр Венесуэл гэдэг чинь өөрөө одоо дэлхийн газрын тосны хамгийн том нөөцийг агуулдаг юм улс байна. Тэгэхээр стратегийн ач холбогдол бол бас энд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж байна. Ер нь сая өчигдөр Баасан гарагт ерөнхийлөгч Трамп цагаан ордонд за дэлхийн одоо тэргүүлэх газрын тосны одоо 10 хэдэн компани тэргүүн захирлуудыг дуудаж уулзлаа. За ерөнхийлөгчийн зорилго бол мэдээж одоо 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг одоо Венесуэлд хий гэсэн. Газрын тосны салбарт хий гэсэн ийм одоо толгойлттой хүсэлтийг бол тавилаа. За үүн дээр компаниуд янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Ихэнх нь бол одоо Венесуэлд доктортой байдал одоо хэрэгтэй. За ийм тодорхой бус цаашдаа одоо улс төрийн эдийн засгийн нөхцөл байдал тодорхой бус орчинд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн. Ийм одоо ерөнхий байр суурь баримталсан болов гэсэн таамаг хийхээр байна. X-ны ерөнхийлөгч одоо шууд хэлж илээ шүү дээ. Бид нар одоо Венесуэлд хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн ийм одоо байр суурийг шууд илэрхийлсэн. Энэ өчигдөр бол нэлээд олонний анхаарлыг татаж байлаа. За хөрөнгө оруулалт хийхэд Венесуэл улс одоо доктортой бус байна. Тийм учраас удаан хугацааны одоо ашиг харсан хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн ийм мэдээллийг хийлээ. За ингээд үүнийг асууж байгаа шалтгаан бол Венесуэлийг тойрсон үйл явдал за газрын тосны одоо ажиллагаанд нь интервенц хийж байгаа энэ алхам одоо Америкийн дотоод зах зээлд хэрхэн нөлөөлөх болов? За Дональд Трамп өчигдөр 1 сарын 9 Баасан гарагт бол цагаан ордонд Америкийн том газрын тосны компаниудын захирлуудыг бол хүлээж авч уулзсан. Энэ уулзалтын үеэр яг таны хэлсэлчлэн Венесуэл улсын газрын тосны салбарт 100 тэрбум долларын одоо хувийн компаниудын хөрөнгө оруулалтыг хийж энэ газрын тосны салбарыг дахиж сэргээж үүн дээр одоо хамтарч ажиллах саналыг бол тавьсан. За Трамп бол бид нар бол аюулгүй байдлыг операцийг нь магадгүй цэргийн дэмжлэгтэй одоо хангаж өгнөө. Та нар одоо хариуцны хөрөнгө оруулалт хийгээд энэ салбарыг сэргээж Америкийн нөхцөл улсын одоо юу гэх юм магадгүй дотоодын зах зээл рүү ч гэсэн цаашлаад хэм дүнээр газрын тос нийлүүлэхтэй ийм асуудлыг одоо ярьсан байна. Тэгээд яг хуу Трамп өөрийн одоо Венесуэлийн Мадурыг барьж ирснийхаа дараах мэдээлэлтэй энэ тухай ярьж ирсэн. Тэгээд энэ ажлаа одоо хэрэгжүүлэх уулзлуудыг хийж байна. Энэ бол анхан шатны уулзалт мэдээж ямар ч тодорхой нэг эцсийн шийдвэр гараагүй. Олон захирлууд бол эргэлзээтэй байгаагаа хэлсэн. Энэ 17 компани захирал төлөөлөл ирсэн байсан. Том компаниуд бол Shell, Chevron, Exxon. Тэгээ таны хэлсэнчлэн яг бол олон захирлууд бид бол одоо юу гэх аюулгүй байдалтай. Венесуэлд байгаа энэ нийгэм улс төр эдийн засгийн байдал нь хараахан тогтворж амжаагүй байгаа учраас ийм эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг бол хийхэд бол бэлэн бус байгаагаа бол дийлэнх нь илэрхийлсэн байна гэж ойлгож байна. За энэ 7 хоногт бас нэгэн одоо олонний анхаарлыг татчихсан үйл явдал нь Сенатын танхим бол үндсэндээ Трампыг одоо Венесуэлд дахин цэрэг оруулахын эсрэг одоо хууль ярьж эхэллээ шүү дээ. За мэдээж 60 санал аваад хууль батлагдах эсэх нь тодорхой бус батлагдсан ч гэсэн одоо доод танхимд батлагдах эсэх нь бас тусдаа асуудал. За хоёр танхимд аваад радиолаа гэхэд үүн дээр бол Трамп шууд хориг тавих нь ойлгомжтой. За тэгвэл энэхүү мэдээ гарсны дараагаар Трамп одоо Венесуэлд бид нар дахиж цэрэг оруулахгүй, цэргийн ажиллагаа явуулахгүй гэсэн ийм мэдээллийг бол хийчлээ. Тэгэхээр энэ нь одоо Трампийн хувьд одоо мэдээж баазлаг торомзоо гисгэж эхэлж байна уу? За саяын асуултын шалтгаан бол үндсэндээ саяын санал хураалтан дээр бол одоо 5 GOP гишүүн санал өгсөн байгаа. Арчилсан намд эвсэж.
За тиймээс дотоодын улс төр цаашдаа хэрхэн өрнөх болоо магадгүй GOP гишүүдийн хувьд одоо баг зэрэг одоо эргэлзсэн байдалтай болж эхэлж байна уу тийм ээ. Трампын бодлогыг одоо зарим хэмжээгээр одоо үүсгэсэн, шүүмжилсэн, за энэ мэтээр одоо Трампын эсрэг бас одоо конопт орж байгаа. Ийм одоо байдал ажиглагдаж байна. За энэ тухай өөрөө чинь одоо байр суурь бодол юу байна? Дотоод улс төртэй бат. Мгм. За яг энэ их нарийн сэдв байна. Мэдээж Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн байх гэдэг бол геополитик талаас олон шийдвэрийг хурдан түргэн гаргах ийм нөхцөл байдал бас үүсдэхийг бол үүсэхгүй байна. За энэ Венесуелийн операшн дээр жишээлбэл Конгрессийн гишүүдтэй хүртэл яг бүрэн мэдээлэл өгөхгүй эсвэл жоохон тойрч явсаар байгаа л гинт бол хийчлээ шүү дээ тийм ээ. Ялангуяа хоёр намын үзэл баримтлалын ялгаа ийм хүчтэй дотоод улс төрийн өрсөлдөөн их ширүүн байгаа үед магадгүй Конгрессийн гишүүдэд мэдээ өгчвөл хэвлэлд энийг зарлцдаг тий. Нөгөө цэргийн үйл ажиллагааны сюрприз элементийг байхгүй болохоос бол сэргийлж бид нар ийм хийсэ гэж одоо Марко Рубио жишээлбэл хэлж байгаа. Бид нар одоо юу гэх Конгрессийн гишүүд магадгүй хэлээ тэр Венесуэл тэрийг нь ч юм уу гадны интеллиженс байгууллага автсан бол одоо нэгч Америк цэргийн хохирол, техникийн хохирол амсалгүйгээр энэ үйл ажиллагааг бид нар бол явуулах боломжгүй байсан гэх одоо аргументыг тавьж байна. Тэг яг хөө Конгрессийн эрх бол мэдээж Америк нэгдсэн улс албан ёсоор аливаа нэгэн улстай дайн зарлахыг бол зөвхөн Конгресс шийднэ гэдэг бол үндсэн үйл байна. Declaration of War гэж тэ. Дэлхийн 1-2 дугаар дайнд жишээлбэл Конгресс бүрэн одоо approve хийж Японд, Германд дайн зарлаж ирсэн. Үүнээс хойш бол ерөнхийлөгчийн эрх мэдэл бол бас хуулийн хүрээнд өөрчлөгдсөн байна. Wartime authorization гэдэг ойлголт гарч ирсэн. Emergency бас power гэж тэ. Гинтийн одоо юу гэх юм үнэхээр нөхцөл байдал үүсвэл цэргийн тусгай үйл ажиллагаа явуулах эрх мэдэл гэдэг зүйл байна. Үүний хүрээнд бол Венесуелийн операшныг сайн хийлээ. Конгресс бол одоо яагаад айж ийнэ гэхээр магадгүй илүү full scale, илүү өргөн цар хүрээтэй цэргийн үйл ажиллагаа дайны хэмжээнд очивол энэ чинь нөгөө Конгрессийн эрх мэдлийн асуудал байх учраас ерөнхийлөгчийн эрх мэдэл, Конгрессийн эрх мэдэл гэдэг одоо тэрний зааг хаана байхын тухай яриа бол өрнж багш байна. Тиймээс бол одоо энэ хуулийн төслийг бол гаргаж ирж тавьж байна гэж ойлгож байна. Тэгэхээр Конгресс бас өөрийн бүрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах үндсэн хуулийн хүрээнд энэ асуудлыг бол тавьж байна. Ачаасан нь бол ерөнхийлөгчийн үндсэн хууль зөрчлөө гэж мэдэгдэж байгаа ш тийм ээ. Үндсэн хууль зөрчөөд одоо цэргийн хүч ашиглалаа гэдэг. Энд дээр өөрөө чинь ажиглалт юу байна? Үнэхээр үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон юм уу? Үгүй сая өөрөө чийээс одоо онцгой байдлын ерөнхийлөгчийн бүрэн одоо эрхээ ашигласан уу? Цэргийн ажиллагаа гэж хэлж болох уу? Цэргийн ажиллагаа гэж хэлж болохоор санагдаж байна надад. Яагаад гэвэл энэ бол удаан үргэлжлээгүй. Нэг шөнийн дотор маш хурдан тийм ээ тактик бүх талаасаа бол бас зорилгоо биелүүлсэн. Одоо юу гэх юм? Зэвсэг түвшний талаас бол амжилттай үйл ажиллагаа болчиход байгаа. Энэ талаар бас олон нийтээс ч бас оноо авч байгаа шүү дээ тийм. Бүгд Америк намын Трампын дэмжигчд бол таатай хүлээж авсан. Энэ яг хуу зүгээр Трампын хуулийн зөвлөхөд бол гаргалаа гаргачаад байгаа нэг тойроод. Бид нар одоо дайн зарлаагүй шүү дээ гэдэг асуудлыг л ирээд тань шүү дээ тийм ээ. Тэгэхээр Америкийн бүх ерөнхийлөгч баг энэ emergency power-ыг бол ашиглаж цэргийн үйл ажиллагаа хийж ирсэн. Энэ бол бүгд Америк нам ардчлал намын тухай асуудал биш байна. Ерөнхийлөгч Обама ч гэсэн Ливийг очиод бөмбөгдсөн тий. Сирд очиж удаадараа бас цэргийн үйл ажиллагаа явуулж бөмбөгдөж лээсэн. Тийм ээ. Тэрний өмнө Жорж Буш одоо ойрхот орондод бас дайн хийсэн. Ирак, Афганистаны дайн. Тэр бүхэн яг ном журмынхаа дагуу үндсэн хуулийн дагуу Конгрессоор батлагдаж гарсан шийдвэрүүд одоо барыг цөөн болчиход байна шүү дээ. Илүү гэхээсээ илүү Америкийн нийт явуулсан одоо цэргийн үйл ажиллагааг тооцохоор тэгэхээр бол одоо сүүлийн 20 жилд бол ерөнхийлөгч бол өөрийн эрх мэдлийн хүрээнд цэргийн үйл ажиллагаа явуулсан нь бол одоо их болчиход байна. Тэгэхээр энэ одоо үндсэн хууль судлаач хүмүүс юм бол бас цаашдаа судлаад ажиллах зүйл баг. Мэдээж парламентд байгаа гишүүд бол энийг одоо үргэлж авах сүйцэж өөрийн бүрийн эрхийг хэрэгжүүлэх тухай ярьдаг. За өчигдөр ийм байдлаар бол ерөнхийлөгч Венесуэл бидэд дахин цэрэг оруулахгүй, цэргийн ажиллагаа явуулах шаардлагагүй боллоо гэж мэдгдлээ.
За үүний учир бол Венесуэла улс одоо улс төрийн хоригдлуудыг суллаж байна. За энэ бол одоо маш сайн одоо бидэнтэй хамтран ажиллаж байгаа тохио юм а гэсэн. За ийм мэдээллийг бол хийж байна. За гэсэн хэдий боловч нөгөө талд Венесуэлийн засгийн газар одоо улс төрийн нөлөө бүхий хүчин бол одоогийн байдлаар одоо паникт орсон тодорхой бас байна шүү дээ. Цаашдаа хоёр улсын харилцаа ямар байх бол за мэдээж Венесуелийн засгийн эрхэнд одоо Мадурогийн үеийн одоо Мадурод магадгүй үнэнч тийм ээ ийм одоо систем байж байна. За энэ нөхцөлд үнэхээр одоо цаашдаа Венесуэл улс Америкийн тавьсан шаардлага биелүүлээд ингээд одоо хамтран ажиллах юм уу? Үгүй бол Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол Трампын дараагийн алхам юу гэж болох вэ? За яг уу одоо Венесуелийн ард түмэн үнэхээр өөрсдөө магадгүй төр зохио байгуулад тийм ээ чөлөө дардсан систем рүү явах сонголтыг хийх үгүй юу гэдэг түүхэн алхам бол өөрсдийнх нь гарт магадгүй байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж урт удаан хугацаанд тогтсон энэ дэглэмийг нэг өдрийн дотор бүрэн хугацаагаар тийм бүр мөрсөн эрс шинжилнэ гэдэг бол их хэцүү асуудал баг нэг талаас. Энд ч одоо ууга чавсаас эхлээл тийм 1898 оноос хойш л гадаадын хөрөнгө оруулагч нараа хөөж гаргаад нийгэмчлэл ингээл социалист бодлого бариад ер нь бол эдийн засгаа сүрүүлээд дампууруулад 9 сая Венесуэлууд их орноосоо гараа дөрвөөд ингээ явцсан. Тэгээд энэ дөрвөгч болон одоо юу гэх энэ хэцүү эдийн засгийн нөхцөл байдлыг амсаж байгаа хүмүүс Венесуэлийн ард түмэн бол бас таатай хүлээж авсан сая Трампын цэргийн үйл ажиллагаа явуулж энэ диктатурыг одоо буулгаж авсныг. За одоо бол яг Венесуэлд эрх мэдлийн төлөв тэмцэл бол явж байгаа болов уу гэж бодож байна. Сүрэг хүчин, тэгээ Мадурогийн талынхан тий цаашлаад энэ тэмцэл явагдах бах. Тэгээд аль тал нь ялч цаашаа гарахыг бол одоогоор хэлж мэдэхгүй байна. Мэдээж Америкийн зүгээс бол сүрэг хүчний талыг дэмжиж тэнд одоо нэгэн тал дэглэмийг солих одоо үйл хэрэг хийж байгаа бол өөрчлөх баг. Гэхдээ яг Америкийн бодлого бол зөвхөн шууд цэргийн ажиллагаагаар хийгддэггүй. Бас тийм intelligence operations бас байдаг гэдгийг бол дурдах хэрэгтэй баг. Магадгүй CIA-ийн төлөөлөл бас байж л байгаа тийм ээ. Санхүүж магадгүй хийгдэх баг. Сөрөг хүчнийг дэмжих. Гэх мэтчлэн өөр covered одоо олон нийтэд дэлгэгдээд байдгүй аргаар бол бодлогоо бол хэрэгжүүлэх байхаа гэж бодож байна. За Венесуэлийн яриагаар сонирхолтой мэдээгээр бас өндөрлөе гэж бодож байна. Сөрөг хүчин гэснээс Мария Мачадо гэж юм байгаа штэ. Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн за өнгөрсөн жил Нобелийн шагнал авсан. За энэ шагнал өөрөө бас их маргаантай Трампын авах хэрэгтэй байсан шагналыг бол гадаж авсан байгаа. За ингээд үүнтэй холбоотой өрнсөн сонин мэдээ бол Мачадо өөрөө бол мэдэгдсэн. Одоо би Нобелийн шагнал Трамптай хуваалцахад бэлэн байна гэсэн. Ингээд мэдэгдсэн шалтгаан бол мэдээж ерөнхийлөгчийн одоо албан шууд холбоотой байхаа гэсэн ийм там хийхээр байгаа. За энэний шалтгаан бол бас тийм мэдээ гарч ирсэн. Ерөнхийлөгчийн хувьд одоо Мачадогийн хөө ерөнхийлөгчөд тавихгүй байгаа нь за хувийн шалтгаантай тэр байтугай Нобелийн шагналтай холбоотой гэсэн бас цуу яриа гарч ирсэн. За яг энэхүү яриа гарсны дараагаар Мачадо ийм мэдээлэл хийсэн байгаа. Энэхүү шагналаа би одоо Трамптай хуваалцна гэдэг. За тэгвэл үүгээ зогсохгүйгээр Норвегийн одоо Нобелийн хороо бол одоо өчигдөр бас тайлбар мэдээ гаргаж хэллээ. Нобелийн хорооноос шийдвэр гараад тухайн шагналыг одоо хувьд олгосон нөхцөлд тэр нь одоо өөрчлөх боломжгүй. Өөр хүнтэй хуваалцах боломжгүй гэсэн одоо мэдээллийг гаргасан байна. За ингээд ийм бас сонин үйл явдал болж ирнэ л. За өдөрт мэдээж байгаа Трамп бол үндсэндээ Нобелийн шагналд бол хоббитэй шагналын төлөө бас нэлээд одоо хүчин чармаат гаргаж ирсэн. Боловч өнгөрсөн жил энэхүү Трампын одоо найдаж ирсэн шагнал Мария Мачадо гэх Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид бол одоо очсон байдаг. За Ираны орчинд юу болж байна? Иран улсын төр засаг одоо нуран онж гэнэ үү? Хэвлүүдээр явж байгаа мэдээс үзэхэд одоо Ираны засаг одоо тогтолцоо үндсэндээ норж байна гэсэн ийм мэдээлүүд явж байна. Иран улсын дотоодод одоо олныг хамарсан жагсаал цуглаан өрнөж байна. Гэсэн хэдий боловч бас одоо CIA-гийн одоо үнэлгээгээр бол одоо энэ хөө жагсаал цуглаан олон нийтийн эсгөөцөл одоо хангалттай түвшинд биш байна. Төрийн эргэлт хийх хэмжээнд одоо тийм хүчтэй биш байна гэсэн. Ийм бас үнэлгээ хийж байгаа гэдэг хэвлүүдийн бас жиг жиг гэсэн мэдээ байна.
Мгм. Үүнтэй зэрэгцээд сая одоо Венесуэл буусан одоо Дельта тусгай хүчин, Америкийн тусгай хүчин бол одоо ойролт орнд руу бол одоо үндсэндээ бууж штэ. За Centcom гэдэг одоо өдөртөх төв бол өндөр Бахрейнд очсон гэдэг мэдээ байгаа. За Мгм. Америкийн нэгдсэн улс юу нь бэлдэж байна? За Ираны нөхцөл байдал аа 1979 онд бол исламын хувьсгал гэдэг зүйл гараад тийм ээ. Энэ шашны тэргүүн одоо Ayatollah Khomeini гэдэг хүн одоо юу гэх юм төр нийгэм улс төрийн supreme leader бүх шийдвэрийг гаргадаг ийм тогтолцоор бол шилжсэн. Theocracy гэдэг одоо терминолог шашин төвтэй дэглэм. За энэ бол одоо хүний эрхийг дээдэлдэггүй тийм нэг ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг дороотуулсан ийм одоо тэгээд олон улстай харилцаа муу энэ хөгжлийн дараа бол барууны бүх улсууд бол Иранд санкц тавьсан харилцаа муу тухайн үед бол Америкийн дипломатууд хүртэл тэнд баригдаад их олон хугацаагаар хоригдчихсэн ийм түүхтэй. Үүнээс хойш бол Америк нэгдсэн улс Иран хоёрын харилцаа хүйтэн байсаар ирсэн үдийн болтол. За олон бослогууд энэ хугацаанд гарсан. Гэхдээ энэ бослого бол одоо хамгийн том нь бол байхаар байна. Ер нь бол дэглэмээ бол нэлээд докторгүй болгож айлгаж тийм ээ. Зарим хүмүүс нь хэлж байгаагаар барыг хяналтаа алдаж байна гэж ярьж байна. Аюутоло Khomeini гэдэг одоо 87 настай шашны удирдагч байгаа. Ираны шашны зөвлөлийг тэргүүлдэг. Ерөнхийлөгч байдаг хэдий ч ерөнхийлөгч нь одоо бэлэгдэл төдий. Шашны удирдагч нь бол одоо юу гэх юм яг бүрэн хэмжээний эрх мэдлийг гартаа авч байдаг. Энэ үнийг магадгүй Орос руу одоо зүгтах гэж байна ч гэж бас ярьж байна тийм ээ. Тэгээд одоо өнөөдрийн мэдээгээр ихэд л интернет хаагаад бүх холбоо сүлжээг тасалдсан ч гэсэн төв талбайдаа Иран эмэгтэйчүүд цуглдсан ингээд жагсаж гин шатааж гин ингээд одоо чагсаах цуглаан эрчимтэй яг одоо өөрчлөж байна л да. Яг одоогийн байдлаар. Тэгээ энэ цаашаа хаашаа яаж ирэхийг бол мэдэхгүй байна. Гэхдээ бол Трамп бол нэг зүйлийг хэлсэн. Хэрвээ хүч тарж цус урсгаж магадгүй те жагсагчдыг байрч хорж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал хийвэл Америк нэгдсэн улс интервенц хийн гэдгийг бол шууд хэлжлээ. Трамп пүрэв гаргийн орой Fox News дээр Hannity-тэй especially Drew хийсэн шүү дээ. Би яг тэр яриаг харж ирсэн. Тэр яриагаараа бол Hannity дахин асуусан. Ираны асуудлаа байр суурь хүлээж гээд бид нар ажиглаж байна. Хүний эрхийг зөрчсөн асуудал цус урсгаж даруул интервенц хийнэ гэдгийг бол хэлсэн. Магадгүй тим интервенц бэлдэж байгаа байх гэж бодож байна. Таны хэлсэнчлэн хэрвээ тийшээ одоо цэргийн хөдөлгөөн ойролт орнд руу харагдчихвэл Магадгүй Ираны дотоодод болж байгаа жагсаал цуглаан бол CIA-гийн зохион байгуулж байгаа. Заавал цэргийн одоо хүч оруулахгүй зөөлөн аргаар одоо төрийн эргэлт хийя гэсэн ийм одоо хүчин чармайлт байж болох уу? За энэ төлөвлөгөө ажиллахгүй бол магадгүй цэрэг оруулах ийм бэлтгэл хангаж гэнэ үү гэсэн ийм бас мэргэжлүүдийн бас хамаг байгаа юм байна. Израиль улс мөн одоо магадгүй Иран улс руу орох Америкийн зөвшөөрлийг авсан гэдэг ийм бас мэдээлэл явж байгаа. За тиймээс магадгүй одоо энэхүү жагсаал цуглаан төрийн одоо эргэлт хийх хэмжээнд хүрэхгүй бол магадгүй ямар нэгэн шалтгаан хэлж Израиль Америкийн одоо цэргийн хүчин орох Венесуэлтэй болсонтой адил төстэй үйл явдал одоо өрнөхийг бас үүсэхгүй байх шиг байна тийм үү? тийм Трамп гадаад бодлоготой бол ер нь ерөнхийлөгч нэр дэвшиж байхдаа ч ихсэн Ираныг их дурддаг, Венесуэлийг их дурддаг тийм ээ. Демократ ерөнхийлөгчнөр сул дорой гэж тэднээсээ эдгээр шийдэм яарах хэмжээ авч чадаагүй учраас ийм зүйл одоо байна. Би гаруул гэж ярьдаг шүү дээ. Магадгүй өөрийнх нь гадаад бодлогын одоо мөрийн хөтөлбөрт энэ хоёр улс бол нэлээд тэргүүн игнэнд бол явдаг баг. За өнгөрсөн жил бол Иранд цөмийн одоо фасилитид нь бол цохилт хийж бас нураасан шүү. Тиймээс бол тэнд одоо интеллиженс үйл ажиллагаа явуулж дэглэмийг солих бол зорилго бол байгаа гэж бодож байна. Трампын засаг захиргаанд. За хоёлаа ойролт орнд Өмнөд Америкийн сэдвээ Колумбаар хай. Колумбийн ерөнхийлөгчтэй Трамп утсаар ярьлаа. За Колумб улсын хувьд Америкийн хувьд ямар ач холбогдолтой юм? Трампын гадаад бодлогод ямар байр суурь эзэлж байгаа юм? Энэ тухай өөрийн бас ажиглалтыг бидэнтэй хуваалцгааж. Саяын одоо утсаар ярьсан ярилцаа магадгүй цагаан ордондоос уулзъя гэсэн бас тохиролцоо урилга бас явуулсан юм шиг байна шүү дээ, тийм үү? За Колумб улс бол яг хуу 1990-ад оны үе шигээ тийм одоо юу гэх юм картелийн хяналтанд орцсон тийм ээ. Одоо нэг алдартай
лидер чинь хэн блэ? Колумбийн бүр тэр бомтон болцсон хүн байдаг шүү дээ. Харт тавихны тэр үеэс бол дэрчсэн бахаа гэж бодож байна. Яг хоо Трамп энэ ерөнхийлөгчийг сүрдүүлсэн байлаа шүү дээ. Бас ер нь жоохон хоорондоо ингээд маргаад байсан байлаа шүү дээ. Чаддсан бол намайг ирээд байр эднэр нэг тийм хэмээн тэгдлээгээ. Тэгээд магадгүй уцаар ярьж одоо юу гэх юм харилцаа сайжруулахыг хүссэн байх гэж бодож байна. Тэгэхээр Колумбус бол одоо юу гэх юм геополитикийн priority бол биш бах Америк нэгдсэн улсын байдал. Тэргүй гинэний жагсаалт нь бол байхгүй байх. Ягаад гэвэл илүү тийм ээ илүү чухал ач холбогдолтой үйл явдлууд өрнөж байгаа учраас энэ бол хоёрдугаар иргэний асуудал байхаа гэж бодож За баярлалаа. За хоёлаа өнөөдрийн дугаарыг үндсэндээ баг зэрэг хойшлоод Орос Украины сэдвээр өндөрлөе гэж бодож байна. Ирак хэлэлцээр үндсэндээ мухардмал төвшөнд очих шиг боллоо тийм ээ. байна. Америкийн зүгээс санал тавилаа. Европын холбоо Украины зүгээс одоо хамтарсан хурал хийгээд хамтарсан төсөл тавилаа. Гал зогсоох одоо тодорхой хэмжээний бас грэний нөхцлүүдийг бол одоо талууд тохирч байна. Тэгэхээр нь явж явж Оросын талд очиод бүгдээр одоо Оросын талын хувьд одоо эсэргүүцсэн хүлээж авахгүй гэдэг. За ингээд тэрч байтугай одоо Украины одоо нутаг дэвсгэрт Европын холбооны НАТО-гийн цэрэг одоо орох хүртэл за Европын Их Британий цэрэг орж одоо инглис ахиулна гэсэн тохиролцоо хийсний дараагаар одоо Оросууд одоо төв алгасах пуужингаар одоо бэлэг барьлаа. Өчигдөр, уржигдөр. За тэгэхээр өөрөө чинь бодлоор энэхүү Орос Украины дайн цаашдаа одоо хэрхэн өрнөх бол за миний ажиглалтаар бол одоо энэхүү ингийн яриа хэлцээр бол үндсэндээ одоо худлаа болж явах шиг байна тийм ээ. Мгм. За өнгөрсөн оны 9-10 сарын үед нэг Америк нэгдсэн улс одоо нэг санал тавьсан гэж ярьж ирсэн тийм хоёр талд. Магадгүй Украинд гэхдээ газар нутгаа бол бүрэн хэмжээнд чөлөөлж авч чадахгүй ийм одоо санал. Тэгээд Украины тал энийг бол бас бүрэн дэмжээгүй, бас Европын холбоо дэмжээгүй. Тэгэхээр Америк нэгдсэн улс Трампын засаг бол энэ дайныг бол зогсоохыг бол хүсэж байгаагаа илэрхийлж байгаа. Гэхдээ Трамп өөрөө ч мэдгдсэн. Олон дайныг би зогсоож байгаа ч гэсэн Украин, Оросын асуудал бол хамгийн хүнд хэцүү нь байна гэдгийг бол одоо дараа мэдэгдэж байгаа. За Fox News-ийн одоо пүрэв гарагийн яриандаа хэлчихэл одоо 12 сард л гэхэд нийт хоёр талаас 25 мянган зэрэг өгсөн байна гэдэг. Тэгээ сар болгон ер нь нэг 20-30 мянган хохирол байгаа юм байна шүү дээ. Хоёр талд их олон хүний амьд чинь би энийг зогсоомор байна гэдгийг бол илэрхийлж байна. Гэхдээ Украиныг тойрсон динамик бол илүү complicated бол яхахгүй байна гэж үзэж байна. Зөвшөлтсөд бол их хүндрэлтэй байна. Мэдээж Оросын талаас буулт хийхгүй байна. Украины талаас буулт хийхгүй байна. Америк бас зөвшөлтсүүлэх гэж тийм ээ. Одоо ихийг нь эцээхгүй туглыг нь тураахгүй адил ашиг сонирхлыг хангасан ийм голцлыг бол тавьж байгаа ч гэсэн Украины талаас бол газар нутгаасаа өгөх бол сонирхол бол байхгүй байна гэж үзэж байна. Оросын талаас бол ийм удаан хугацаанд ийм их хүнээ алдчихад бас хоосон гарвал Путин гэдэг хүний дэглэмч өөрөө яах вэ? Дотоод тэнд одоо асуудал яаж үүсэх вэ гэдгийг бол мэдэхгүй байна. За Венесуелийн асуудал бол бас үүнтэй холбогдож байгаа шүү дээ. Яг тэгэхээр Америк нэгдсэн улс магадгүй Венесуелийн газрын тосны одоо юу гэх юм депозитыг хяналтандаа авснаар дэлхийд дээрх байгаа нефтийн үнд нөлөөлж тийм ээ нефтийн үнийг магадгүй бууруулж багаар өрөөд байвал нэг Орос ч өөрөө нефт тийм ээ энэ байгалийн бүтээгдэхүүн зарж түүнээс ашиг олж дайнаас санхүүжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр Венесуэл руу дайрсан энэнийг бас судлаач бас үүнтэй үйж байгаа. Магадгүй хятадын ч гэсэн ирээдүйн юу гэх юм одоо энергийн их усрыг бас тий хяналтанд авах ийм алхам бас байсан байх магадaltaй байдаг. Одоо юу хизээ нэгэн цаад Тайван руу яваад орлоо гэхэд тий шатхууны асуудал үүслэх гэхэд Венесуелийн газрын тос руу хятад орох боломжгүй байдлыг бол бий болгож шүү дээ нэг бодлоо. Энэ бол бас геополитикийн ийм шийдвэр байсан гэж бодож байгаа. За тэгэхээр Орос Украины асуудал бол ийм бас хүн төвчлөлтэй цаашаа үргэлжилж байна. Тэгээд яриа хэлэлцээр цаашаа яаж явахыг бол 2026 онд харъя да хэвлээ. За магадгүй Гренландын асуудал Европын холбоонд шахалт үзүүлэх тагдаг байж болох уу? Трампын хувьд бол үндсэндээ Гренландд манайх одоо стратегийн одоо байршил мөн
Магадгүй үүн дээр одоо пуужингаас хамгаалах систем шинээр одоо зэвсэг техник байрлуулнаа гэсэн шүү юм ярьж штэ. Үүнтэй эсрэгээр харин ч одоо Америкийн нэгдсэн улс бол одоо Гринландд байтугай Европын дуртай орондоо цэрэг байршуулах, пуужин байршуулах, зарим оронд цөмийн зэвсэг байршуулсан байж байгаа шүү дээ. Энэ бол хүндэтгэх тийм одоо шалтгаан биш ээ гэдэг. Тэр жайтугай Америкийн нэгдсэн улс одоо хүйтэн дайнаас хойш баг одоо миний зүгээр таамаг сонсноор одоо 30 гаруй цэргийн баазаа татан болгосон байж тээ Гринландаас. Тэгэхээр Гринланд үнэхээр Америкийн одоо стратегийн төсөл газар мөн юм уу? Үгүй бол одоо Европын холбоонд Украин дээр одоо буут хийлгэх ийм шахалт тавьж болох уу? За яг хуу Трампын засаг бол ийм аргумент тавьж байна тийм ээ. Энэ бол яа харахгүй Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн түшиж газар учраас бид нар Гринландд ач холбогдол өгөх ёстой. Орос хятадын юугийн онгоцнууд энэгээр эргэлдээд ингэ яваад байна. Ирээдүйд одоо энэ бол ингээд геополитикийн теншн үүсгэхээр ийм одоо шатраар ярил те энэ нүдлийг бид нэр төрүүлж өсөж ирэхгүй бол өршөлдөгч хүчтэй гүрнүүдтэй алдах уу гэдгээс сэргийлж байна гэдэг яриаг яриад байна. Яг хөө хэдийгээр тэнд Америк нэгдсэн улсын цэргийн бааз байгаа ч гэсэн те Денмаркийн мэдл, НАТОгийн мэдл байгаа ч гэсэн үүнийг магадгүй илүү далайцтай хэмжээнд те илүү томруулах хэрэгжүүлэх тийм зорилт агуулж байгааг үгүйсэхгүй байна. Тэг яг Гренланд гэдэг бол Хойд Америкт их ойрхон шүү дээ өөрөө дэлхийн глобыг яг дээрээс нь яг харуул би бас нэг судалгаас уншсан чи одоо дэлхийн дулаар л ингээ эрчимтэй явагдвал тэргээр мөснүүд хайлаад ирээдүйд shipping route буюу худалдааны ч юм уу зам нэгдэх юм бас боломжтой юм бэл. Тэгэхээр магадгүй энэ жоохон алсыг гарсан ийм их гүрнүүдийн тоглоомын нэг шатрын хүү бол Гренланд болж байгаа шиг байна. За Гренландын оршин суугч тос урд нь одоо бараг $100,000 хамж хэлсэн шүү дээ ерөнхийлөгч Трамп тийм ээ. Тэр яг албан бос хэвлүүдийн мэдээ байна. За ингээд ямар ч тач өнөөдрийн дугаард оролцож цаг үеийн асуудлаар сонирхолтой мэдээллийг өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын одоо ажилд өндөр амжилтыг хүсье. За тань маш их баярлалаа. Үзэгчдээ бас баярлалаа. За ийхүү 7 хоногийн тоо мэдээгээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тоог намалтын өдрүүдэд баяртай сайхан өдрүүд байна. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.